За баярлалаа. Тэгээ сандаг учраг гишүүн, ган зэрэг, сайн зэрэг гишүүн, инх төвшин гишүүн бүгднийхэн зөвлөлтөө. Тэгээд энэ хууль бол одоо дөрөвдгөө орж ирж байгаа. Хэдэн удаа орж ирэх, хэдэн хүн хэдэн жил, хэдэн цаг ажиллах, хэдэн хуудас материал бэлдсэн байх хэсэг нь бол нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь зорилго биелсэн байх учиртай. Тэр утгаараа энэ хуулийн шинжилсэн найруулгыг бол дэмжихгүй байгаагаа удаадараа илэрхийлж байгаа. Гэхдээ Алтан гэрэл сайд түрүү хэллээ. Алтан гэрэл сайдтай ярьж байгаад шинжилсэн найруулга учраас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг харилцсан том ажлын хэсэг гаргаж байгаад явуулъя гэж. Ямар өөрчлөлтүүдийг ер нь хийх бодолтой байгаа вэ гэдгийг ер нь хэлчихье гэж бодож байгаа. Энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль гэдэг хэвлэл мэдээллийн байгууллага талаасаа тэдгээрийн хүрээ хязгаарыг тогтоох, оролцоог нь одоо хязгаарлах чиглэл рүүгээ биш, үндсэндээ хэвлэл нийтлэг эрхчлөөг хангах талаар бид нар энэ хуулийнхаа анхны зорилгыг тийш чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Жишээ татахад их сурвалжаа нууцлах тухай их тодор яригдж байгаа. Ямар үед яагаад их сурвалж ер нь нууцлах, тэр нууцлаад байгаа их сурвалжийг мэдэх шаардлага үүсэж байна гэхээр мэдээлэл олддгүй манад. Бүх мэдээлэл нууц далд. Тэгээд хэн нэг даргын гар дээр байдаг, хэн нэг даргаас хэн нэг нь олж аваад мэдээлдэг. Ингээд нэг бол хууль зөрчдөг, нэг бол их сурвалжаа хийлгээд ингээд сэтгүүл зүйн дарамтанд очирдог. Нэгт. Хоёрдугаарт энэ төрийг энэ хэвлэл мэдээллийн зах зээлээс салгах энэ өөрчлөлтийг л зөрөгтэй хийх хэрэгтэй. Энийг манай хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид маань ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгжээж бид нэр эрхчлөөтэй үнэхээр ажилламаар байгаа мүү гүмүү гэдэг сонголтоо бас бид нэр хийх хэрэгтэй. Ил тудал мэдээлэл тараатай холбоотой, гүтгэхтэй холбоотой энийг бол нэгдсэн үндэсний байгууллагаас удаадараа зөвлөж өргүүлээд манай их хурлын тогтоол гарсан 2024 онд энийг эрүүгийн хуулиас ерөн гаргая гэдэг. Тэгэд энийг бас биелүүлэх хэрэгтэй. Ёс зүй төр хүний нэр төртэй холбоотой энэ бол хуулийн үндсэн зарчим байдаг гэж би ойлгодог. Хууль бол хүнийг шийдэхийн төлөө биш, хүнийг хамгаалахын төлөө байдаг. Одоо бид нэр хэн нэгэнд хариуцлага тооцох талаасаа биш, хэн нэгэнд хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хохирсон бол хохирлыг нь нөхөн төлөвлөх энэ эргээд энэ иргэнэ эрхийг нь хамгаалах тал руугаа л бид нэр илүү анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бид нэр хэн нэгийг шийтгэх гэлээд, мөөг нь үзэх гэлээд хуулиар. Гэтэл нөгөө талдаа яг хохирлыг нь барагдуулах энэ асуудал явах юм бол илүү бодтой үр дүн гарнаа гэдэг байдлаар энэ хуулийн ажлын хэсгийг бас ахлаад явах сонирхолтой байгаа. Одоо над дээр байгаа ажлын хэсэг бол хэвлэлийн эрхчлөөг хангах талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгаа. Тэгээ энэ ажлын хэсэг дээр нийлүүлээд ингээд явах юм бодолтой байна дарга. За